Тэгэхээр миний би 3 сарын 26 оны 3 сарын 2-ны өдөр тухайн үед яг улс орон даяар Монгол Улсын ерөнхийлөгч асан захиагийн элбэг доржийн хүүхдүүдтэй холбоотой одоо маш олон эргэлзээ, эрен сурвалжлага за бас маш олон төрлийн одоо таамаг бүр хүүхдүүдэд эдцэн ч гих шиг тийм одоо бүр санаанд багтангүй маш олон одоо асуудлууд сошиал дээр тэр дундаа олон нийтийн дунд хөрсөн учраас энэтэй холбоотой асуудлыг тухайн үеийн ерөнхий сайд асан одоо Гомжовын Зандан шатарт ийм асуулгыг хөргүүллээ гэд би оруулж исэн та бүхэн санаж байгаах те. За тэгэхээр энэ бичгийн хариу нь сар 18 хоногийн дараа 4-р сарын 20-ны өдөр ингэж ирснийг бас танилцуулъя гэж бодлоо. Яагаад гэвэл асуулга хөргүүлсэн олон нийт хүлээлттэй байгаа шүү дээ. За тэр асуудал ингээд юу болсон юм болоо? За Наара гишүүн ямар ч лсэн ерөнхий сайдад асуулт явуулсан байсан. Тэр асуултын хариу нь ирсэн болов уу? Яасан болоо гэд бодож байгаа хүмүүс байгаа. Тэгээ тэр хүмүүстэй энэ мэдээллийг хүргэх нь зүй ёсны юм. Яагаад гэвэл таг байгаад ивэл би бас өөрөө яагаад таг болчихвоо гэдэг ийм асуудал тунэ шүү дээ. Тийм учраас энийг мэдээлэх нь зүйтэй. Тэгээд 4 сарын 20-ны өдөр Монгол Улсын засгийн газрын хэрэг эрхлэх газраас за би энэ хоёр сайдын юутай Монгол Улсын ерөнхийлөгч асан элбэг доржийн өрчлөн авсан хүүхдүүдийн амнаас аюулгүй байдлын талаар Монгол Улсын ерөнхий сайдад хандан таны ирүүлсэн хүсэлттэй холбоотой дараах асуудлаар эрхлэх асуудлын хүрээнд холбогдох мэдээллийг хууль зүйн дотоод хэргийн яамнаас авч үгээр хөргүүлж байна гэж ирсэн байнамаа. За хариу хөргүүлэх тухай гэдэг энэ болохоор 4 сарын 14-ний өдөр засгийн газрын хэрэг эрхлэх сайд руу ирсэн бичиг байна. Би уншаад үзүүлчихье. Улсын их хурлын гишүүн Нарантуй нараагаас Монгол Улсын ерөнхий сайдад хандан гаргасан ерөнхийлөгч асан элбэг доржийн өршлөн авсан хүүхдүүдийн аюулгүй байдлын талаар мэдээлэл ирүүлнэ гэсэн хүсэлтийг судлан үзэж дараах мэдээллийг хөргүүлж байна. Үүнд нэг Монгол Улсын ерөнхийлөгч асан элбэг дорж Болор сан нэртэй асрамжийн газрыг 2006 онд үүсгэн байгуулж өнөр бүл асрамжийн газраас бүтэн өнчин 3-6 насны 24 хүүхдийг өрчлөн авсан бөгөөд бүтэн өнчин гэж байгаа. Авсан бөгөөд тус асрамжийн газар нь 2016 онд санхүүжилтгүй гэх шалтгааны улмаас үйл ажиллагаа зогсоосон. 2. Өрчлөн авсан 24 хүүхэд нь одоо 23-аас 26 наснд хүрсэн иргэд байх бөгөөд 3 иргэн гадаад улсад суралцах зорилгоор Монгол Улсын хилээр нэвтэрсэн бүртгэлтэй 21 иргэн гэмт хэрэг зөрчилд өртөж хохирсон бүртгэлгүй их орондоо амьдарч байна. 3 дугаарт нь хүний хувийн мэдээлэл хамгаалалт хуулийн 29-р зүйлийн 29-ийн нэгдэх хэсэгт мэдээллийн эзнээс хуульд заасан үндэслэл болон анх зөвшөөрөл авснаас өөр зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах ашиглахыг хориглоно гэж 29-ийн 3 дахь хэсэгт мэдээллийг энэ хууль заасны дагуу олж мэдсэн этгээд мөн бусдад задруулахыг хориглоно гэж хуульчилсан болно гэж сануулж одоо энэ бичгийг хургуулжээ. За тэгээ би эндээс хараад энэ асуултаас дараа ийм асуултуудыг гаргаж ирээд байж байна л да. За нэгдүгээр асуудал. Энэ хариу бичиг бол надад хангалтгүй байна гэж би хувьдаа үзэж байна. Яагаад гэвэл за одоо ер нь бол одоо элбэг доржийн ерөнхийлөгчийн өргөж авсан хүүхдүүдтэй холбоотой маш олон асуудлууд одоо хэрн энэ тэнд ингээд бүр ингээд байж боломгүй зүйлтэй хүртэл холбоод ингээд яваад байгаа. Гэхдээ би бол тийм одоо тэр бүр тийм төвшний юм бол байх гэдэгт итгэхийг хүсэж байгаа. За харин ингээд бүх шатанд эдгээр 24 хүүхдийн мэдээллийг хуулиар мөн түнчлэн хүний эрхээр халахвчлаад ортаас хаачж байгаа энэ явдал нь өөрөөр хэлбэл бүр эсэргээрээ энэ 24 хүүхэд ер нь ингээд амьд байна уу гэдэг асуудал бүр дахиад бүр ингээд мэдмээр одоо бичилж уулзаж үзмээр ийм одоо байдлыг төрүүлж байгаа. Ерөнхийлөгч асан элбэг дорж ярихдаа энэ хүүхдүүд маань амьд мэнд төдийгүй бид байнгын харилцаа холбоотой байдаг бөгөөд энэ хүүхдүүдийг ээж авд нь буцаагаад өгсөн. Дээрээс нь энэ хүүхдүүд ах トゥ амрах садантайгаа уулзгаа гэж ингэж ярьсан байдаг. Гэтэл энд өнөр бүл асрамжийн газраас бүтэн өнчин 3-6 насны одоо 24 хүүхдийг өрчилж авсан гэдээ ингэ бичиг ирсэн байна. Тэгвэл энэ хүүхдүүдийн бүтэн өнчин хүүхдүүдийн эцэг эхийг
яаж олж тогтоогоод яаж эцэг гихт нь өгчвөө гэдэг нэгдүгээр асуудал байна. Тийм үү? Хоёрдугаар асуудал нь энэ хүүхдүүд ах トゥ амраг садантайгаа чөлөөтэй уулзаад яваад байгаа гэд ингээд байж штэ. Гэтэл сүүдэр цэг имэн гэд би энэ бас энэ мэдээллийн сайт гарсан юм байна. Энэ мэдээллийн сайтад ирсэн мэдээлэлээр хоёр ч хүн энд өргөгдсөн байж болзошгүй. Нэг нь бол яг гарцаагүй элбэг доржийн хүүхэд болоод өнөр бүл төвөөс одоо өргөгдсөн одоо өрөөний дүү гэж ярьдаг шүү дээ. Одоо жишээлбэл өрөөний найз гэдэг шиг өрөөний дүүтэйгээ уулзахыг хүстэл тэр хүүхдээ олж чадахгүй байгаа тухай. Нэг хүн нь болохоор төрсөн дүүгээ хайж байгаа. Тэр хүн болохоор өнөр бүл төвд дүү нь байсан. Одоо харин дүүтэйгээ уулзах гэхээр олдохгүй байгаа. Магадгүй элбэг дорж агсанд өргүүлсэн одоо асны ерөнхийлөгч асанд өргүүлсэн байж болцсошгүй. Тэгвэл би дүүтэйгээ уулзмаар байна гэдэг ийм нэрсийн мэдээлэл хүсэж байгаа юм байлээ. За тэр нь тэгсэн чи байхгүй. За ингээд ийм юмнууд байна. За тэгээд хоёрдугаар асуудал нь болохоор хэрвээ энэ хүүхдүүд 24 хүүхдүүд одоо ингээд 23-аас 26 нас гэдэг чи одоо аль хэдийн бие даасан хувь хүмүүс болоод энэ улсад одоо чөлөөтэйгээр амьдраад ингээд явж ах ёстой хүмүүс байгаа штэ. Үг үзэл бодол байвал илэрхийлэх хэрэгтэй хүмүүс байх ёстой. Гэтэл одоо ингээд нэгэн ч гарч ирэхгүй байгаа шалтгааныг нь нөгөө бодлоор за ингээд энэ бүгдээрээ мэдээж амьд сэрүүн байх л ёстой байж л байгаах гэж бодож байна. Гэхдээ энэ хүүхдүүд энэ амьд сэрүүн ингээд амьдарч байна гэж бичсэн шүү дээ. Тэгвэл энэ хүүхдүүд амьд байгаа бол нөгөө талаар яагаад энэ хүүхдүүдээс нэгэн ч үг хэлэх, үг үзэл бодлоо хэлэх ирэхгүй байна вэ? Эсвэл бол нөгөө талаас яагаад энэ амьд байгаа 24 хүүхэдтэй хин нэгэн хүнтэй уулзаад ямар нэгэн зүйл асууж тодруулах эрх бүрэн хуулиар хамгаалагдаад хориглогдоод байгаа юм бэ гэдэг ийм сонирхолтой асуудлууд бас гарч ирээд байна гэж би харж байна. Нөгөө талаар 2006 онд энэ хүүхдүүдийг өрчилж авсан. 2016 онд буюу ерөнхийлөгчийг одоо ерөнхийлөгчөөс элбэг доржиг ерөнхийлөгчөөс буусан жилд энэ одоо болор сан гээд энэ 24 хүүхдүүдийг өрчилж авч исэн. Энэ одоо сан одоо үйл ажиллагаа санхүүжилтгүй гэх шалтгаанаар татан богдсон гэж байна. Яагаад ерөнхийлөгч байх үед нь хангалттай санхүүжилттэй байсан энэ болор сан ерөнхийлөгч биш болонгууд нь одоо санхүүжилтгүй гэх одоо шалтгаанаар татан богдаад ерөнхийлөгчөөс буунгуудаа энэ 24 хүүхдүүдийг буцаагаад эцэг ихтэй асар хамгаалагчд нь хүлээлгээд өгсөн бэ гэдэг асуудалд ер нь эргэлзэж болох уу? Эргэлзэх эрх биднэрт байна уу гэдэг ийм асуудал гарч ирж байна. За тэгвэл одоо би энэ бичгийг хангалтгүй байна гэж үзэж байгаа учраас зөрүүлээд ер нь энэ 24 хүүхдийг үрчилж авсан энэ болор сан гэдэг энэ газрын нийт санхүүжилтийн одоо схем ч гэх юм уу санхүүжилтийн тайлан санхүүгийн материалтай танилцах ийм боломж одоо энэ одоо тухайн жилүүдэд одоо үйл ажиллагаа явуулж исэн байгууллага мэдээж санхүүгийн одоо ханаас санхүүжилт ямар санхүүжилт авж байгаа тэрийг хэрхэн яаж зарцуулж байгаа тий санхүүгийн тайлангаа одоо татварт өгсөн байх ёстой. Тэр одоо санхүүгийн тайлангийн мэдээллийг нь бас авъя гэж бодлоо. За тэгээд дээрэс нь бас өнөр бүл төвийн тухайн үеийн одоо захирал дарга багш байсан энэ дүгэр гэж багш байгаа. Энэ хүүхдүүдийг одоо элбэг дорж ерөнхийлөгч асанд 24 хүүхдүүдийг өрчлүүлсэн. Тэгвэл энэ нийт өрчлүүлсэн баримт өөрөөр хэлбэл хин гэдэг бүтэн өнчин 24 хүүхдүүдийг элбэг доржид өрчлүүлсэн юм бэ. Тэр хүүхэд өрчлүүлсэн репорт өрчилж авсан одоо хүлээж авсан актууд хаана байна вэ гэдэг асуудал гарч ирж байгаа. За энэ актуудыг би бас асуулт одоо хүргүүлье гэж бодож байна. За тэгээд дээрэс нь энэ актуудын хүрээнд одоо тэр хүлээлгэж өгсөн акт болон эндээс надад ч гэсэн улсын хурлын гишүүнд ч гэсэн одоо нууцж байгаа би бас Монгол улсын нууцтай холбоотой мэдээллийг авах хэрэгтэй. Гэхдээ тэрийг бол одоо задруулж болохгүй ийм үүрэгтэй. Тийм учраас энэ бас одоо мэдээллүүдтэй холбоотой тухайн үеийн
энэ 24 хүүхдүүдийн хаяг бүртгэл регистрийн дугаар иргэний бүртгэлт мэдээлэлтэй мэдээлэл бүртгэлтэй энэ бүх зүйлүүдийг харьцуулж дүгнж яг үннээрээ байгаа эсийг би бас хармаар санагдчихлаа. Хоёрдугаарт энэ хүүхдүүд эцэг ихтэй буцаагаад харьсан гэж штэ. Угтаа бол энд ингээд бүтэн өнчин хүүхдүүд гэж бичсэн маа. Бүтэн өнчин хүүхдүүдийг өргөж авчаад буцаагаад яаж эцэг ихээ нь олж тодруулж энэ хүмүүст өгөө. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал энэ хүүхдүүд тэр ээж ааваараа овголсон хിവэрэ байсараагаад буцаад ээж аавдаа очив уу? Эсвэл улсын бүртгэлд энэ үрчилж авсан цагаас эхлэн ерөнхийлөгч Элбэг Доржийн нэрээр овоглогдсон байсан юм уу? Тэгээд хүлээлгээд буцаагаад эцэг эхт нь хүлээлгэж өгөхдөө энэ овгийг буцаасан юм уу? Монгол улсад хуулиараа иргэн бүр хуулийн дагуу нэг удаа овг нэрээ солих ийм хуулийн нэг удаагийн эрхтэй байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүд тэрний жишээлбэл Төмрийн Ануужин гэдэг хүүхд байсан бол Элбэг Доржийн Ануужин болсон юм уу? Элбэг Доржийн Ануужин байжгаад энэ буцаад ээж авдаа очихдоо Элбэг Доржийн Ануужин гэдгээр байгаа мó? Эсвэл Төмрийн Ануужин гэдгээр байгаа мó гэдэг ийм бас асуудал бас ийм ноцтой асуудал гэж байна. Тэгэхээр энэ Монгол улсад иргэн бүрд хуулиар олгогдсон нэг удаа овг нэрээ солих эрх нь энэ хүүхдүүдэд хэдэн удаагаар очиж байгаа юм бэ гэдэг бас нэг асуудал байна. За, дээрэс нэг асуудал байгаа. Элбэг Дорж ерөнхийлөгч асан энэ хүүхдүүдийн тухай ярихдаа энэ хүүхдүүд чинь амьд сэрүүн битгий хэл бид байнгын харилцаа холбоотой өөрсдийнхөө эцэг их ах дүү нартайгаа ирээд цагаан сараар ирээд зологдгоо гэж ярьсан байдаг. За тэгвэл байнгын харилцаатай байна гэдэг үг чинь яг ямар учиртай үг вэ? 2016 онд энэ хүүхдүүдийг буцаагаад өгсөн. 10 жилийн туршид энэ хүүхдүүдтэй байнгын харилцаатай байна. Нэг талаар надад хардах эрх байгаа. Энэ эрхээ идлээд би хардж байна. Яагаад энэ хүүхдүүд болтол энэ хүний байнгын харилцаанд байна гэдгийг нөгөө талаараа байнгын хяналтанд байгаа гэсэн үг биш үстэй гэсэн ийм асуудал надад төрлөө. За тэгэхээр зэрэг яагаад энэ хүүхдүүд энэ Элбэг Доржийн байнгын хяналтанд ор байх ийм хэрэгцээ шаардлага үүсвэ гэдэг ийм асуудал бас байж байна. Байнгын харилцаа гэдэг бол нэг талаараа байнгын асарсан харилцаа холбоотой байгаа эцэг их байлцсны хувьд минь тусаа мэдэлцэж байгаа өв ёс зан заншлаа дээдлээд жилдээ нэг удаа уулзж байгаа сайхан хэрэг. Нөгөө талдаа тэр хүүхдүүдийг ямар нэгэн байдлаар хараа хяналтандаа байлгах ямар нэгэн ашиг сонирхол эрх ашиг байгаа юм биш үстэй гэсэн ийм асуудлаас байгаад байна. Төрөөд байна. За тэгэхээр ямар нөхцөлд хүн байнгын хүнийг хямдаг юм бэ? Энэ хүн тэр зүйлийн талаар битгий яриасаа тэр үннийг хэлчих үедээ энэ басан явдлыг ярьчих үедээ ярьчихгүй байгаадаа гэсэн ийм имэйлт байгаа цагт хүнийг байнгынхаа хяналтанд байлгадаг. Энэ байнгын хяналтанд байнгын харилцаа бас болж болдог. Тийм учраас би хардах эрхийнхаа хүрээнд энэ хүүхдүүдийг буцаагаад эцэг эхт нь өгсөн гих нэртэй хэрнээ 10 жилийн туршид байнгын харилцаатай, байнгын хяналтандаа байлгаж байгаа юм биш байгаа да. 2012 онд тухайн үед техник технологийн дэвшил хомс байсан, эвлүүлэг хийхэд бүдүүлэг болох байсан. За тэгэхэд энэ хүүхдүүдээр алт угаалгаж яана гэсэн ийм мэдээлэл бүр бичлэг хүртэл явж исэн байдаг. Тэгэхээр зэрэг магадгүй энэ хүүхдүүдээр дамжуулаад энэ хүүхдүүдийн энэ өөрийнхөө өрчилж авсан байгаа энэ байдлаа ашиглаад гадаад дотоодын олон улсын тусламж дэмжлэгийн байгууллагуудаас тодорхой хэмжээний мөнгө санхүүгийн буцалтгүй болон хөнгөлөлттэй зээл тусламжийн асуудал авж исэн биш байгаадаа гэсэн ийм бас хардлага төрж байна. За нөгөө талаараа энэ хүүхдүүдийг жишээлбэл 2016 онд буцаагаад эцэг эхт нь хүлээлгэж өгөхдөө энэ хүүхдүүдийг юутай хүлээлгэж өгсөн юм бэ гэдэг асуудал байна. Доор хаяж Элбэг Доржийн Элбэг Доржийн хэн байдгийг Уянх гэдэг хүүхэд байдаг бол Элбэг Доржийн Батаа гэдэг хүүхэд байдаг бол Элбэг Доржийн Доржоо гэдэг тэр хүүхдүүд байсан бол энэ хүүхдүүдэд
юу таслаж өгсөн юм бэ? Энэ хүүхдүүдийг одоо тодорхой хугацаанд 2006-аас 16 он хүртэл 10 жилдээ энэ хүүхдүүдийн нэрээр гадаад дотоодын байгууллагаас санхүүжилт авахдаа энэ хүүхдүүдэд яг юуг нь зарцуулсан юм бэ? Энэ 24 хүүхдүүдэд боловсрал, эрүүл мэндийн ямар үйлчилгээ өгсөн, ямар одоо суурийг өгсөн. За дээрэс нь энэ хүүхдүүдийг буцаад эцэг эхтэй очиход нь юутай гаргасан юм. За магадгүй нэр дээр нь газар авсан юм уу? Тэ? Газартай нь өгсөн юм уу? Тэр хүүхдийн нэр дээр Элбэг Доржийн Батагийн нэр дээр 07 га газар авсан байдаг бол тэр газартай нь өгсөн юм уу? Эсвэл газрын Элбэг Дорж өөр дээрээ авсан юм уу? Гэх мэтчлэн ийм ямар ч асуудлууд үүсч болох одоо нөхцөлтэй байгаамаа. Мөн түүнчлэн та бүхэн санаж байгаа бол сошиалар бас нэг хэсэг явж исэн. Элбэг Доржийн Ануужин гэдэг хүүхдийн нэр дээр Америкт байр худалдан авчээ, байр түрээсэлжээ гэдэг ийм юмнууд яваад байдаг. Элбэг Доржийн Ануужин гих охин Америкт ямар нэгэн хэлбэрээр байсан байна. Тэгвэл энэ Ануужин Элбэг Доржийн биологийн одоо төрсөн хүүхд юм уу? Эсвэл энэ 24 хүүхдэд багтсан нэг одоо үрчлэгдсэн хүүхдний юм уу гэдэг асуудал гарч ирж байгаа. Хэрвээ энэ охин үрчлэгдээд энэ 24 хүүхдүүдийн нэг нь байжгаад хэрвээ Элбэг Доржийн нэрээр овоглогдсон бол үлдсэн 23 хүүхдүүд Элбэг Доржийн нэрээр овоглогдсон юм уу? За хэрвээ овоглогдсон байгаа юм бол энэ хүүхдүүд одоо хэний нэр дээр овоглолоотой энэ одоо бүртгэл мэдээлэлтэй байгаа вэ гэдэг асуудлууд байна. За ингээд хуулиар хамгаалаад энэ хүүхдүүдийг нэг талаас хүний эрх одоо хувь хүний мэдээллийг нь хамгаалж байгаа юм шиг боловч нөгөө талаар энэ хүүхдүүдийг ийм байдлууд ийм хуулийн хүрээнд халахвчлаад энэ хүүхдүүдийн амнаас эрүүл мэнд за энэ хүүхдүүдийн цаашдын эрх ашгийг хэрхэн яаж хамгаалж байгаа вэ гэдэг асуудлыг бас одоо нуун дарагдуулсан байх үедээ гэсэн ийм имэйлт байна. Тийм учраас би одоо энэ татрын ерөнхий газарт 2006 оноос 2016 оны хооронд одоо болор сангийн одоо санхүүгийн схем, санхүүгийн тайлан, санхүүгийн үйл ажиллагааны одоо энэ бүртгэл мэдээллийг одоо авмаар байна. Авъя гэж бодлоо. За мөн түүнчлэн өнөр бүл төвд тухайн үеийн одоо үйлдсэн акт, хүлээлтсэн акт бүхий одоо тухайн үеийн 24 хүүхдийн овог нэр байх ёстой. За мөн түүнчлэн энэ болор сан одоо үйл ажиллагаанд зогссон байгаа ч гэсэн энд ажиллаж исэн хүмүүсийг одоо олж илрүүлээд энэ тухайн үед 2006 онд өнөр бүл асрамжийн газраас 3-аас 6 насны 24 бүтэн өнчин хүүхдүүдийг танах үрчилж авсан. Тэгвэл яаж энэ хүүхдүүдийн эцэг их асран хамгаалагчдыг олж тогтоосон юм бэ гэдэг ийм зүйлүүдийг бас дахин асуугаад явах хэрэгтэй юм байна гэж бодлоо. Хэрвээ өнгөц харахад бол за энэ хувь хүний мэдээлэлтэй холбоотой юм чинь энийг ингээд хаачий да гэд ингээд хаачиж болж байгаа юм. Гэхдээ энэ дунд магадгүй энэ 24 хүүхэд ямар нэгэн байдлаар ерөнхийлөгч хүний мөнгө угаах хэрэгслэр 10 жилийн туршид мөнгө угаах болон PR-ийн хэрэгсэл болж 10 жилийн туршид ашиглагдчихад буцаагаад одоо нийгэмд ингээд эрхчлөөтэй амьдарч байгаа юм шиг гих мэт боловч ямар нэгэн хяналт дарамтны дор эрхчлөөтэй үг үзэл бодлоо илэрхийлэх эрхээ боомлуулад үндсэн хуулиар олгогдсон эрхээ боомлуулад ямар нэгэн хараа хяналтанд амьдрдийм биш байгаа гэсэн ийм эмзэглэл бас төрж байна. Нөгөө талд энэ бас Монгол улсын түүхэнд тэр дундаа улс төрийн одоо их одоо дээд албан тушаалтан төрийн одоо 3 хүндрэлэг ийм олон хүүхдийг нэг дор үрчилж авч болдоггүй юм байна гэсэн ийм маш том одоо нийгэмд төдийгүй дэлхийн түүхэнд ийм харамсалтай бас кейс болох вэ гэж би эмзэглэж байна. Ер нь яагаад Монгол улсын ерөнхийлөгч энэ 24 хүүхдийг үрчилж авсан? Яагаад ерөнхийлөгчөөс буунгуудаа буцаагаад энэ хүүхдүүдийг өгчихсэн? Энэ албан ёсоор бүртгэл мэдээлэлтэй одоо үрчилж авсан гих 24 хүүхдүүд байгаа ч гэсэн цаана нь магадгүй Элбэг Дорж ерөнхийлөгчийн одоо энэ болор сангаар ямар нэгэн байдлаар магадгүй энэ 24 хүүхдийн нэр дээр хэд
давтагдсан өөр 24 одоо үнчин өрөөсөн хүүхдүүд хаа нэгтээ илгээгдсэн эсвэл те нэр нь ашиглагдсан ийм зүйл байхын биш байгаа гэсэн ийм одоо хардах ирэх бас надад бас төрж байна. Тий. Тэгээ та бүхэн ч гэсэн дор бүрнээ бас ингээд нэрээ яасан юм бол за би энийг бол одоо ингээд нийгэмд за дэлхийд ингээд явагдаад байгаа Эпштейний хэрэгтэй холбоод те одоо юу гэдгийг энэ хүүхдүүдийг идсэн, ууцсан тийм юм бол бодохыг хүсэхгүй байгаа. Ийм юмтай холбож хамгийн байж боломгүй балмад те хүний ясноос гажууд ийм зүйлтэй холбож байгаа нь өөрөөр хэлбэл ийм төвшний муу зүйлтэй холбогдсон юмыг дараа нь хөлбөд орж хүүхдүүдэд идээгүй юм байна. Хүүхдүүд нь амьд сэрүүн байна. Харин тэр хүүхдүүдээр бол мөнгө угааж исэн байна гэдэг ийм төвшний маригдаад ирэхэд хүмүүс энэ хэргийг тоохоо байлдаг. Гэтэл Монгол улсын төрийн тэргүүн бүхэл бүтэн Монгол улсын төрийн тэргүүнээр 2 удаа улиран сонгогдож байсан төрийн тэргүүн хүн Монгол улсын хүүхдээр тэ үнчин асран хамгаалагчгүй ийм үнчин хүүхдүүдээр PR-ийн хэрэгслээ болгож мөнгө угаах хэрэгслээ болгох нь зөв үү гэдэг ийм асуулт энэ өөрөө ёсны асуудал мөн үү гэдэг ийм асуудлуудыг тавихад Эпштейний энэ одоо хүн иддэг, хүүхэд иддэг, хүүхдийн цус уудаг гэдэг энэ одоо хэрэгүүдтэй холбох нь энийг бүр одоо те за арайч төвчээгүй байна буюу булзааруулах асар том ийм одоо PR-ийн тактик болж байгаа учраас би иргэдийг энэ Эпштейнийг элбэг доржоос түрдээ салгаж агаад энэ 24 хүүхдийн эрх ашиг амнаас эрүүл мэнд яг одоо энэ нийгэмд бидний адил чөлөөт иргэн байгаад үндсэн хуулиар олгогдсон энэ бүх эрхийг хаяалгүй айдас дарамтгүйгээр альва хин нэгэн эрх мэдэлтэй хин нэгэн шүүх прокурор засаглалыг одоогоороо ансаас удирдах байгаа хүний тэ одоо энэ дарамтанд мөрдлөгөнд байхгүйгээр их чөлөөтэй амьсгалж амьдч чадж байгаа юу гэдэг асуудлыг дор бүрнээ бодосоо гэж бодож байна. Тэгээд би яг одоо дараагийн холбогдох байгууллагуудад өгөх бичгээ бэлтгээр ингээд сууж байна. Тэгэд ийм бичиг ирсэн. Тэгэхээр энэ бол одоо маш хангалтгүй бичиг байна гэж би үзэж байна. Тийм учраас энийг цаг тухайд нь мэдээлээд явъя гэж бодсон. Уг нь бол би өнөөдөр энд ярьсан одоо асуудлуудыг биччихээд хариу дахиад нэг тодорхой хугацаанд энэ одоо жишээлбэл 3 сарын 2-ны өдөр явуулсан бичгийг 4-р сарын 20-ны өдөр миний гар дээр ирж штэ. Тэгэхээр зэрэг эндээс дахиад цаг хугацаа алдагдаад мартагдах одоо ийм эрсдэл байгаа учраас би энийг мартагдуулахгүй тул тухайн ирсэн цаг мөчт нь ингээд мэдэгдээд яваад яа гэж бодлоо. Энэ бас нэг буруу зүйл биш ах гэж бодож байна. Ер нь улсын хурлын гишүүн гэдэг одоо ард түмний илж төлөөлөгч байдаг. Тэгэхээр ард түмний дунд байгаа нэгэн хэсэг тэгж ярих юм бол нэг хүний ч гэсэн эргэлзээг тайлахын төлөө ажиллаж энэ одоо төлөөлөл нь болохоор энэ төлөөллийн ажлын бас нэг чухал үүрэг ах гэж бодож байна. Тийм учраас бас яг энэ цаг үед бас ийм юм болсон байна, ийм хариу ирсэн байна гэдгийг бас лайваар илүү шууд хүрдэг учраас нэг сонин сэтгүүл гэхгүйгээр энэ мэдээллийг ингээд өөрийнхөө сувгаар хөрвүүлжлээ. За түр баяртай.